төсвийн төсөлтөө доош танилцлаа. Тэгээ ер нь төсвийн реформ, төсвийн шинжиллийн бодлого ер нь бид нэлээд үнэлгээруулж шаардлагатай байна гэж эндээс харагдаж байна. Манай энэ төсөв ерөөсөө орлого тал нь хэд барууны буюу либерал чиглэлтэй ийм флат буюу ганц шаталтай татврын тогтолцоотой улсуудын төсөв бүгд ийм байдалд орж байгаа. Зүүн Европын улсууд. Харин одоо Америкийн нэгдсэн улс хүртэл 6 шатлын татвартай барууны эдийн засгт улс гэхэд Скандинавын социал-демократ чиглэлтэй улсуудынх бол төсвийн 45% хүртэл татврын тогтолцоотой юм шаталтай тогтолцоонуудтай. Тэгтэл манайх орлого тал бол ерөөсөө зөвхөн уул уурхайгаас хамааралтай татврын бааз суурьгаа өргөтгөж чадаагүй нэг ийм татврын тогтолцоотой татврын реформ хийх шаардлагатай болчиход байгаа юм аа. За зарлага тал нь болохоор хэд зүүнний чиглэлтэй. Тэгээ одоо жоохон шинжил хасалт хийхээр бүүн нийгмийн уур амьсгалд байгаа за тэрнийга болио энийга болио гэдэг ингээд явчихдаг. Тэгээ ингээд нэг тал нь хэд орлого тал нь хэд барууны, зарлага тал нь хэд зүүнний. Тэгээ дунд нь төсвийн хаачийн алдагдал бол улам нэмэгдээд байна. Ийм учраас татварыг сая хөдөө оронд иргэдтэй уулзаж, сонгогчтойгоо уулзаж явж хахад татврын олон шаталтай болохыг ерөөсөө эсэргүүцэж байгаа хүн алгаа. 2,500,000 төгрөгөөс дээш татвар цалиа авч байгаа хүн хөдөөд ерөөсөө байхгүй. Ер нь татврын энэ шатлуудыг авч үзэх юм бол 1 сая төгрөгийн хүртлийн татвартай хүмүүсийн татварыг буулгаад 10%-аас 5% хүртэл буулгаад за 1 саяас 2 сая хүртэл нь одоо 10%, 2 саяас дээш 15% гэдэг. Ингээд ийм шаталтаа шилжүүлэхийг бол ард түмэн эсэргүүцэхгүй байна. Энэ ерөөсөө шударга ёсны зарчим. Харин татвар авч байгаа төр нь тэр хэмжээгээр үйлчлэгээ сайн үзүүлдэг болох хэрэгтэй төсвийн зарлага талд. Одоо эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг одоо малчдаас 46,000 төгрөг болгоод нэмэгдүүлсэн 8,000 байсныг 6 дахин нэмэгдүүлсэн. Энийг бидэнд эрүүл мэндийн даатгалын сангаас бид ямар ч үйлчлэгээ авч чаддаггүй. Хот ирэхээр бүх юм танилтал үйлчлэгээр явдаг. Энийг яагаад нэмэгдүүлсэн юм гэж байгаа. Энийг бараг эргүүлээ буулгачмаар байгаа эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг. Ийм саналыг бид оруулнаа. За хоёрдугаарт нь Эрдэнэтийн асуудлыг одоо их ярьж байгаа. Ер нь энэ дээр улсын их хурлаас ажлын хэсэг байгуулъя. Энэ улсын стратегийн ач холбогдолтой улсын төсвийн гол орлогыг бүрдүүлдэг манай экспортын гол үйлдвэрээ. Энэ нийгэмд ийм үйл идэх ойлгомжгүй байр суурь бий болгох нь энэ бизнесүүдийнхээ эдийн засгийн байдал чирэгж нөлөөлөд байна. Ингэж ажлын хэсэг байгуулад ерөөсөө тэр 49%-аас ч гэсэн 15%-ийг төрөөс ч гэсэн 15%-ийг ард түмэндээ хувьчлуулчихъя. Ингээ 30% харьцаатай компани засаглалын хөндлөнгийн хяналттай сайн үр ашигтай юм тогтолцоог Эрдэнэт бүрдүүлэхгүй бол үеийн үед л Эрдэнэтийн үр ашигын асуудал гаргаж идэг. Одоо энэ сони хөвд гараад байхаар одоо Монгол улсын бүх жилийн хэрэгцээг хангахуус гондом шахацсан байна ч гэх шиг. Энд ч бол Эрдэнэтийн үр ашиггүй байдал бол нэгсэндээ бас энэ үеийн төсвийн эдийн засгийн гол асуудал болж ирсэн. Тэнд ер нь бас энэ төрлийн байгууллагууд ер нь цаашдаа энэ төсвийн болон улсын үйлдвэрийн газруудад хулгай нүүрлсэн байлээ. Энийг таслан зогсоохгүйгээр энэ нүхийг хаахгүйгээр энэ улс орны эдийн засаг сайжрахгүй. Ийм учраас энэ улсын үйлдвэрийн газрууд дээр тэр 20-30 сая төгрөгийн цалин аваад байгаа улсуудыг яагаад ярьдаг юм бэ гэж сонгогчд асуугаад байна. Яг эдийн засгийн үр ашигын байдлыг нь үнэл дүгнэх систем тогтоож үр ашигаар нь санхүүжүүлдэг, цалинжуулдаг, компани засаглалын сайжруулдаг ийм тогтолцоо бий болохгүй бол энэ улсын үйлдвэрийн газрууд дээр өндөр цалинтай, худалдан авалт нь үр ашиггүй, Эрдэнэс 5 толгоогоос ахуулаад асуудал байнга уус явдагтай тэмцэх газрын хаалгыг сахидаг нэг юм ажилтай газруудыг компанийн засаглалын хөв сайжруулж, үр ашгийг сайжруулж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх нэг юм багц ажлыг энэ төсвийн реформтой хамт улсын үйлдвэрийн газруудын үр ашгийг дээшлүүлэх реформыг хамтарч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Манай энх баяр гүшүүний хэлээд байгаа тэр Эстон энэ төр чинь бол e-citizen гэдэг одоо татврынхаа бааз суурийг өргөжүүлж